Баярлалаа эдгээр эхлэх үү те. Эхлэе. За өдрийн мэнд эрхэм хүндэт үзэгч сонсогчдоо Бизнес радио 98.9 телевиз Startup Монголын хамтран хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн маань 11 дахь дугаар өнөөдөр эхэлж байна. Бид бас их сонирхолтой их асуулт асуумаар зочныг ирж авчирсан байгаа. За тэгээд нөгөө найруулагчийн хэлсэн зүйлийг би хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэрбум долларын үнэлгээтэй компани ирээдүйн тийм ээ тэрбум доллараар үнэлэгдэх компани эздэд зориулсан гарааны бизнес нэвтрүүлэг эхэлж байна. За эдгээр нэвтрүүлгээс маш олон өгөөжтэй зүйл авч сонирхолтой зочдтой танилцах байх гэж бид найддаг. Өнөөдрийн маань гайхалтай зочноор Мөнх Дэлгэр хүмүүс бол Sudercom-ийн үүсгэн байгуулагч гэдгээр мэддэг. Мөн Bod Electronics-ийн брэнд менежер, брендийг нь тодруулан хэлбэл Apple, Bang & Olufsen. Миний хувьд бол шинэ брэнд байгаа. Тэгэхээр энэ хүү шинэ брэндийн тухай асууж чадах хамгийн супер асуултуудаа өнөөдөр асууцгаая. Око бит хоёр бас энэ талаар үзэгчд сонсогчтойгоо хамт медиа гэж өвөн хүнийг урлаа. Манай нэвтрүүлгийн нэг азар нэг хийгээд байгаа зүйл нэг хараад байхад нөгөө хүний мэддэг нэр тийм ээ одоо Сүдэр өнөөдөр энэ нөхцөлт тийм ээ урд нь ч бас одоо Amazon, Slide гэх мэт ингэ компаниудын ард ямар хүмүүс байна вэ гэдгийг залуучуудад харуулдаг юм. Тэгээд за ингээ Сүдрийн царай энэ биш юм. Тийм байна. Ийм л залуу үегээ сууд. За өдрийн минь мөтлгөр. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. За эхний асуулт. Идрээ бол нэлээд асуулт бэлдсэн. Асуултууд руу орохоос өмнө би өөрөө юм мартчихжээ нэ чи. Манай нэвтрүүлэг болгоноор бид 3 үндсэн зүйлийг хийх гэж оролддог. Эхлээд та бүхэндээ бид техник, технологи болон одоо энэ entrepreneurship-ийн ертөнцид болж байгаа мэдээллийг хүргэх гэж байдаг байсан. Гэтэл нэвтрүүлгийн маань бичснээсээ хойш жоохон удаж гардаг болохоор зарим мэдээ маань хуучирчаад байсан. Тэгээ идрэгийн маань гой санаа байсан нь ер нь хүнд хэрэгтэй мэдээлэл хүргье гэд. Эхлээд мэдээний болон. За идрэгээр эхлэв. За надаар эхлэе. Шинэ мэдээ гэхээсээ илүү ер нь бол мэдээллийнхээ авах их усрыг би дахин нэг рекламдмаар байна. Техник, технологийн мэдээллийг бит хоёр TechCrunch, Mashable гэдэг хоёр вебсайтаас илүү авдаг байсан. Энэ дэлгэцийн дор хүмүүс одоо хараад өөрсдөө мэддэг унших баха. Өнөөдөр бол би CEO болоход маш олон хүндрэлтэй зүйл тохиолдог. Хүмүүс өөрсдөө CEO амжилттай байж чадахгүй гэдэгтээ эргэлздэг. Ийм үед ямар шин чанар өөртөө байгааг харах вэ гэхээр энэ нэг бас их амжилттай Америкийн CEO-гийн бичсэн блог бас хураангуулж хүрхгээ шийдлээ. Тэгэхээр амжилттай CEO-нүүдэд байдаг чанарыг энэ хүн жагсаасан байна л да. Тэгэхээр би үүнийг зүгээр л шууд хэлье. Нэгдүгээрт хийж байгаа зүйлдээ хинээс ч илүү сонирхолтой, тэндээ сэтгэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт өөрийнхөө алсын хараа буюу өөрийнхөө үзэл бодлыг бусдад зарж чадах хэрэгтэй. Бусдад итгүүлэх чадвартай байх хэрэгтэй. Мөн тухайн салбартаа өөрийн гэсэн илүү туршлагатай давуу талтай байвал маш амжилттай байх үндэс болдог. Экспертиз үү, тийм ээ? Тийм, экспертизтэй байх хэрэгтэй. Дээрэс нь хүн ажилд авахтай амар сайн байх хэрэгтэй. Сайн хүнийг олж харж чаддаг байх хэрэгтэй. 5 дахь маш чухал зүйл нь гэвэл шийдвэр гаргахдаа заавал тоо баримт нотлохоон дээр суурилсан шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Эцсийн маш чухал зүйл нь гэвэл харилцах чадвар бол хинээс ч илүү байх хэрэгтэй. Тэгэх юм бол баталгаатай амжилттай CEO болно гэсэн үндслүүд байгаа. Тэгэд энэ дэлгэрэнгүй энэ мэдээллийг аваад өшөө тайлбар нүцгийн тулд идрэгийн блог руу орж болно. Олон хүмүүс мэдгүй байх. Манай идрээ өөрөө англи хэл дээрх их сурвалжуудыг орчуулад айгүйх гой блогуудыг бичдэг байдаг. Хаяг нь өнөөдөр ингэ сурчилж байна. Одоо дотоодын сурчлаа чи явж ш тарж байна. Идрээгээ сурчилж байна. За тэгэхээр орж идрэгийн блог руу орж үзээрэй тийм үү? Тэгэрэй гэж та бүхнийг уриалаа. Домен айгүй хэцүү домен угаа. Тэгтээ орж болно. За тэгээд би мэдээг өргөч байгаа. Тэгвэл өнөөдөр миний мэдээ та бүхэн саяхан харсан байх Facebook дээр тавьсан байгаа. Startup Монголын зүгээс хийж байгаа нэгэн маш их сонирхолтой боломжийг монгол залуучуудад олгоод байгаа. Хэрвээ таны компани технологийн чиглэлээр ажилладаг 3-аас доош жилийн настай тэгээ гадны хөрөнгө оруулалт авсан бол тэр хөрөнгө оруулалт нь $2 сая доош хэмжээний тим компани байх юм бол World Startup Competition буюу дэлхийн гарааны бизнесийн тэмцээнд орох боломжийг биднээс олгож байгаа. Тэгэхээр 8 сарын эц буюу одоо энэ эфир явах хуснаас хойш дахиад 2-7 хоногийн хугацаа бид энэ тавьсан линкээр орж бүртгэн компаниудыг тэгээд хэрвээ таны компани сонгох юм бол 11 сарын 23-нд Сөүл хотноо Солонгос улсын Сөүл хотноо бидэнтэй явж 40 гаруй орны стартапуудад өрсөлдөх боломж байгаа. Тэгээд хэрвээ мэдээж тэнд яах юм бол энд Google, Amazon болон олон улсын VC-нүүд хөрөнгө оруулагч нар бэлэн байж байгаа юм байна. Тэгээд ийм гоё боломж байгаа.
Видео үзсэн бах, үзээгүй бол энэгээрээ давтаж сурчилж байна. За миний мэдээ энэ байна. За тийг мэдээнд. Миний видео түрүүн нэг юу source гэдээ хэлсэн шүү дээ. Тэн дээр бас Engadget гэдэг шүү дээ. Тийм Engadget бас гоё мэдээнүүд өгдөг. Видео өдр нь айгүй гоё. Аха. Тэгэхээр Suder.com яг одоор ажиллаж байгаа юу ажиллахгүй байгаа юу? Одоо ажиллаж байгаа. Гэхдээ энийг шив шинээр гаргах гэж байгаа тийм үү? Тий. Хизээ гарах вэ? Энэ өдрийг мэдээ болгоё. За ер нь бол 10 сарын дундуур бол гарчин да. Бета хөлбөрөөр туршаад эхэлнэ гэсэн. Тэрнээс хойш яг бүр яг дэйтэд тооцох гол үзэж байна. Тий. Тэгэхээр өөрөө Suder.com-ыг миний л мэдх юм бүр наваг их сургууль явахаас өмнө л байдаг байсан тийм. А өнөөдрийн хувьд Suder.com ер нь яаж өөрчлөгдөв? Хідэн хүнтэй байж байгаа одоо хичнээн хүн ордог сайт болж байна. Анх бол яг өдөөс 2006 онд ч илүү яг нөгөө гэрэл зураг сонирхож эхлээл ер нь явдаг байсан. Тэгээ явж ангуут нөгөө бас цаанаас нэг хэдэн хүн сонирхоод нөгөө талига шинх 50 гэдэг нөгөө зурагч байдаг гэсэн шүү дээ. Тэр хэд нийлээд агшин юм нэг сайт нээжсэн. Тэгээ тэнд болонгууд ингээд дуртай хүн болгон зураг нэмж болдог тийм блог нээчихгүй юу. Тэгвэл нь би хараад ер нь би бас ингээд чадах юм чи би яг тэр үед чинь яг график дизайн веб пэйж эхлэе гэж бодож ирсэн. Тэр үед дөгж бодож ирсэн уу яахгүй те сурч эхлээл. Тэгээ ер нь тэрийг эхлэе гэж бодож ирсэн. Маш тасралтгүй явсан шүү дээ тийм аль болох тэрийг барихыг хүсэж ирсэн. Яг тэгэхээр яг тэр нэр орж иж үгдээ нэг одоо веб дээр дөрвөн байна л да. Нэрээ яг үгдээ хүмүүст ингээд байнгын удаан байлгаад үгдээ чихэнд нь оруулах гэвэл ерөнхийдөө хизээш таслаж болохгүй. Ямар нэгэн байдлаар тэрийг барьж явах хэрэгтэй. Шал өөр юудын сайт болсон ч хамаагүй шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө ерөнхий байдлын нэг маягаар байрвал дараа нь ярихт ч гэсэн хүн сануулгад ч гэсэн амар идэг гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь бол би өөрөө саяхнаас л ойлгож ирсэн л дээ. Айгүй олон хүмүүс блог гэхэр зүгээр л нэг үнгүү өөрийнхөө имийг тавьдаг л тийм веб хуудсыг хилдэг юм шигээр ойлгодог гэсэн бохоггүй. А тэгсэн чинь блог гэдэг чинь бас өөр айгүй том бизнес байж болдог юм байна л да тий. Одоо жишээ нь айхтар йоганы багш өөрийн блогтой байдаг. Блог дээр өөрөө ингээд дэлхийгээр аялж явах хугацаанд йогийн хичээлүүд заагаа явдаг. Тэгээ блогийнхаа нэг хичээлийг үнгүү өгчөөд дараагийнхаа хичээлийг үнтэй зардаг ч юм уу тий. Энэ шиг Suder.com ч бас өөрөө бизнес учраас ирээдүйд мөнгө олох аргууд нь яаж төлөвшөж байна? Ер нь бол эхэндээ бол биднээс 100% сайн дур гараад байсан. Өөртөөсөө мөнгө гаргаад шууд хийгээл явдаг байсан. Яг нэг үе байдаг байхгүй. Эхний вершн гараад тэрүүгээр явж хүмүүс айгүйх татсан. Гэтэ тэр чинь айгүй цөөхөн хүмүүс байдаг гэсэн байхгүй. Тэгээ миний таньдаг зурагчд ч юм уу эсвэл тодорхой хэмжээний яг стил нь таарах юм шиг яагаад контент айгүй гоё одоо юу гэдэг шигшиж гаргадаг байсан гэсэн. Тэгэхээр хэн дуртай зураг тавихгүй. Гэтэ хүмүүсийн зураг нь айгүй гоё ойролцоо хүн үзэд илүү easy байх хэрэгтэй. Улс төрөөс холтой юу гэдэг залуучуудад гадаад сууж байгаа хүмүүстээ одоо юу гэдэг Монголын талаар мэдээлэл гоё өгөх тий. Хормын зургнууд их байдаг. Тий high quality зураг үзүүлэгч гэдэг юм уу тий. Тиймэрхүү талаас нь харж ирсэн. Тэгээ явсан чинь хүмүүс ихсээд биднээс за боломжийн юм бэ. Нэг ерөөсө boost хийж үзье. Жоохон serious болж үзье гэд version 2-аа гаргаж ирсэн байна. Тэрийг гаргаад эхлэхэд бол яг тэр үед ингээл анзаарч харгаж ирсэн гол одоо орлогын юу гэсэн гэхээр баннер л байсан. Баннер авч үзчихсэн. Тэгээд айгу гоё байсан юм яг анхуд авч үздэг айгу гоё байсан. Хэдэн он бэ? Анх баннер авч ирсэн чинь 7-8 онд л авчихсан. Тэгээ Google тавьж эхэлсэн. Google-өөс бас чек авч ирсэн. Нэг 2 удаа авсан. Google Ads-ийг тавьж. Google Ads-ээр. Тэгэхээр миний сонирхоод байгаа юм. За 2007 онд өнөөдрийн вебсайт эхлүүлж байгаа залуучуудаас шал ондоо цаг үе байсан. Тийм. Вебсайт босгох том гоё асуудал байсан тийм ээ. Одоо болохоор ч хаасаагүй. Өнөөдөр би ч гэсэн энэчээ суугаад 30 минутын дотор нэг жижигхэн блог үүсгэж болно тийм үү. Тэр сүүдрийг одоо ингээ харангууд одоо хувьслын тухай ярьж байна л та тийм үү. А тэгвэл миний сайн нэг ярьсан юм нас чинь сонирхож байгаа зүйл. Биднээс өөрсдөөсөө мөнгө гаргасан гэдэг чинь. Тэрийг тайлбарлаач. Вебсайт яахын явуулахын тулд яах гэж мөнгө хэрэгтэй байсан юм. Яг энэ процесс нь юу байсан бэ? Хин анх ингээ домен бүртгүүлээ, сүүдрийн нэрийг сэтгээд хэдэн зурагчаар тойрч сууж байгаа, партиж байгаа тийм. Тэгээгүй. Тэр үед би өөрөө веб хийдэг байсан. За. Тэнгүүд над бүхэн амар ойрхон байсан. Тэгээ би нэг баннерын тэмцээнд төрүүлээд тэгээд инкубаторс нэг компанид дизайнераар орж ирсэн аахгүй. Айгуу жоохон доо тэр чинь. Хэдтэй байсан бэ? 17 ч юм уу. 17 тийм. Энэ үед яаж 10 жилд сурж байсан. Тийм. Тэгээд 30 мянган төгрөгийн салентай ороод тэнгүүд айгуу тэр үед айгуу домен хүмүүс судалдаж авсан. Тэгээд тэр үед би дундуур нь ээжтэй загнуулсан байж л авч ирсэн. Айгуу олон домен авсан л та. Тийм. Тэрийг одоо ч хүртэл хадгалж байгаа зарсан ч тохиол. Тэгэхээр нэг вебсайт хийдэг байсан, график дизайнер байсан юм шүү дээ тийм үү. Тэгээ энэ бол яхааргүй хобби байсан баг тийм үү? Үгүй яг ажил байсан. Би зүс подвал суугаад хийдэг байсан. Хэдэн залуучууд нийлээ. Подвал хаанаас олсон бэ? Барнаас. Барилгын подвал суугаад дандаа 10 идтэй залуучууд.
тэгэл сургуулаа хайх нь хаяал зөвхөн график дизайн гэдэг юм байх Та хэрэгтэй. доктор хин нэг нь мэдээж вебсайт гэдэг чинь бизнес байж болох юм гэдэг нэг сэтгүүтэн байсан л байгаа да. Би л байсан л та. Яаж тэрийг олсон? Яаж олж? Ямар вебсайт тим хий гэдэг ирчүүл. Dial-up-ын гай байсан. Dial-up-оор орсон чинь интернет хийж байсан. Энийг хийж сурах хэрэгтэй гэл. Хамгийн анхнаас нь уншиж үзэл, тэгэл хийж үзэл, тэгэл мэдээлэл олдож эхлээл. Тэр яг үнэхээр яг ингээл мэдээлэл олдож эхлээл яг юм интернетээс юм хараад хийгээд явна гэдэг айгу гой санагдчихсэн. Тэгээд хийсэн. Тэгэхээр чи Сүдэрцкомыг ер нь бол одоо ингээд Монголд ингээд одоо үйлдвэрлэгч production хийгдэж байгаа зурагнуудыг зургнуудын одоо хамгийн л супер портал болгоно гэсэн зорилготой байгаа гэж би ойлгож байгаа тийм. Тэгэхээр нэг талд ингээд асар их зургийг асар олон авьяастай зурагчид бий болгоод байдаг. Нөгөө талд тэрийг авах хүсэлтэй хідэн бизнесүүд хүмүүс байгаад байдаг. Эсвэл зүгээр үзэх хүсэлтэй хүмүүс байгаад байдаг. Энийг яаж хооронд нь автоматжуулж холбох юм бэ? Чи дунд нь дандаа админ хийгээл зургийг аваад авахгүй л гэж ойлгоод байна л да. Тийм яг одоо бол тэрүүгээр үзүүлэх чаа гэсэн үг л дээ. Шинэ хувилбараараа ерөнхийдөө юуг үзүүлэхийг зорьсон бэ гэхээр яг ингээд веб портал ч юм уу хийгээд хүн өөрийнхөө санааг яг хэрэгжүүлээд явхад аль талаас нь харах хэрэгтэй байх тийм ээ гэдэг. Би өөрөө болонгууд яг вебийн мэдлэгтэй хүн бас хажуугаар нэг гэрэл зураг гэдэг чигтээс өөрөө зураг авдаг учраас аль талаа мэдж байгаа учраас энэ хоёрыг хооронд нь холбоод тэндээс яг мөнгө яаж генерейт хийх юм те хүмүүсийг яаж их хүмүүс оруулах уу яаж хүмүүст ашигтай байх уу гэдэг талаас нь харсан. Тэгээ харангуут ер нь бол user generated content гэж юм заавал байх хэрэгтэй. Тэг хүмүүс өөрсдөө нэмж явах хэрэгтэй. Тэрийг үнэлж явах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар үнэлэх хэрэгтэй гэдэг сайт. Хүмүүсийн оруулсан контентыг үнэлдэг систем байх хэрэгтэй. Тийм системтэй ер нь. Тэгэхгүй бол нөгөө чиний өмнө ярьжсэн сүудрийн өмнөх сайт шиг арзаасаа олон зураг болчихно. Тийм сонирхлоороо хүн нэмдэг болж байгаа байхгүй. Тэр дэмждэг юм байгаагүй. Чиний хувьд ямар үнэлгээний систем Сүдэрцком руу оруулах гэж бодож байна? Нийтлэл нэмвэл тодорхой хэмжээний оноо өгнө. Тэгээ нийтлэл нь хэрвээ айгу сайн яваад хүмүүсийг үзээд те ингээд топ болоод явах юм бол бас оноо нь автоматар нэмэгдэх. Шеэр хийгдээд явал те. Шеэр хийгдвэл social болох юм уу? Тийм. Яг зөвхөн сайтн дотор. Би бас яг social руу одоо ормооргүй тийм. Тэгэхээр social ингээд эндүү их хүмүүсийг аваад яг нөгөө вебсайт гэдэг ойлголтыг алаа хийцэн. Сонирхолтой вебсайт байдаг гэдэг юмыг ингээд хүмүүс болоод зөрөөд бүх юмыг Facebook-ийн pages ч юм уу тийм ингээд юмас авахаар оролддог болсон юу байдаг байхгүй. Тэгэхээр яг тэрийг салгаад фотод ч бас юу гэдэг Facebook-ийн тэр хайрцаг дотор биднээс их шаардлагагүй. Биднээсийн одоо Монголын зурагчдад хэрэгтэй байгаа яг бүх юм ингэ ширээн дээр тавьж хагаад энийг веб ингэ болгоод хийлгэхээр яг ямар шүү веб болохоор байна гэж. Тэр дунд нь тэнгүүд чин тэр маркетингийн бодломж байна. Тэгээд хүмүүсийг татгах ойлголтууд нь байгаа. Тэгээд тэгэл нөгөө тэмцээн эдэргээл явдаг. Нөгөө нэг айгүй хэцүү шүү дээ. Нөгөө спонсор эдэр болоход айгүй хэцүү те. Тэр үедээ нөгөө онооныхоо системтэйгээ жоох уйж өгдөг ч гэдэг юм уу. Хүнд илүү оноо байхад бас үнцэнтэй байх ч юм уу те. Тэгээ яваад тахлаар нөгөө компаниуд чинь харна өөрсдөө яг тийм гоё айди гараад ирж байгаа гэхэд бас Монголын компаниуд одоо бас сайн болсон шүү дээ. Тэгэхээр ер нь бол явандаа ингээд Сүдэрцкомын шин бета гараад ирэхээр сайн зурагчд нь ингээд тодроод ирэх юм байна тийм үү? За сайн зурагчд нь тодрлоо. Чи өөрөө бас түрүүн ярьжсэн те. Би ер нь яг яаж мөнгө хийхээ бас явандаа учрыг олно гэжсэн те. Учрыг олцсон байгаа явааг байгаа. Олсон юм зөндөө байгаа л да зүгээр нэг кейс ямар боломжууд байсан баг. Ганц хоёрыг жишээ болгооч. Боломжууд гэвэл за user level байгаа учраас мэдээлэл levelтэй орж ирнэ. Тэгэхээр мэдээллүүд бол юу гэдэг яг тухайн хүний level таарсан ч юм уу те мэдээллүүд биш. Бүхэн зориулсан энгийн мэдээллүүд байгаа чинь камера яаж ашиглах юм тэрийг. Тэгвэл илүү манай level рүү хүрсэн сайн одоо зурагчдын зөвлөгөөчүүд юм уу те. Эсвэл илүү нарийн одоо камерыг одоо сэтгүүлүүд дээр байдаг мэдээллүүд байдаг шүү дээ. Юу ингээд шөнийн зураг авахд яадын ингээд нөхцөл байдалд авахд яадын ингээд илүү нарийн мэдээллүүд нөхөх боломж байгаа. Тэгэхээр юу гэдэг хүн VIP хэрэгтэй байж болно гэсэн үг л дээ. Заавал level авах хүн тийш үнгүй хурж болно гэхдээ. Юу гэдэг мэдээлэл нэмээд юу гэдэг өөрийнхөө олон нөгөө нийтлэл нэмээд нийтлэл аяга сайн явж байгаа тэр шиг хурж болно. Эсвэл юу гэдэг айгүй хурдан тэр мэдээлэл хүрээгүй л тийш орж болно. Тэгэхээр тэр төлбөртэй гэсэн үг. Төлбөртэй membership тийм membership гэсэн үг тийм. Одоо нөгөө юу гэж үүдэг гэсэн чинь Flickr дээр нэг pro гэж байдаг байсан шүү дээ. Тэнгүүд нэг их зураг pro ч аягүй easy шүү дээ. Өдөрт 3 зураг нэмдэг лимитийг л их болгодог. Тэгээ хартны чинь хэмжээ том болдог. Тэгэхээр зураг хадгалах боломжтой болдог гэсэн үг байхгүй. А манай дээр яг тиймэрхүү ойролцоо. Гэтэ хүн Flickr дээр үзэхдээ тэр pro гэдэг нэг тийм хөөрхөн бичгнээс нь болж бас авдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг тиймэрхүү тренд маягийн юм дотроос хөөрхөн гаргаж ирээ гэж бодсон.
Өшөөгүй бол юуны одоо камерны компаниудад зориулсан хэсэг байгаа. Тэр нь яаж гэхээр төхөөрөмж гэдэг те. Зурагч нь хамгийн хэрэгтэй юм төхөөрөмж гэдэг. Тэгээ хүмүүс нөгөө төхөөрөмжийн мэдээллийг авахд айгүй хэцүү байдаг. Монгол мэдээлэл айгүй цөөх. Эсвэл үүдээ хідэн одоо үүдээ нэг сайн санаатай зурагчд бичдэг байсан. Эсвэл ном гэж байгаа. Тэгэхээр тэрийг ерөнхийдөө юу болгож өгөөд. Тэгэхээр одоо яг Canon-оор энэ айхтар зургуудыг ингээд авчлаа тохируулгыг ингэж хийгээр ийм линз хэрэглээрээ BSB-гийн зарах нь шүү дээ. Бас тэгэж харуулахгүй. Тэр чинь брэнд төхөөрөмж хэсэг рүү орлоо брэнд үж агсаад. Эхлээд төхөөрөмж үж агсаад камертай утастай хөл цүнх одоо юу гэдэг тэнүүс ээж. Тэгээ камера дараад орохлоор одоо Canon, Nikon одоо юу гэдэг ингээд Монголд байгаа брэндүүд байна. Бусад брэндүүд ч байгаа. Тэнгүүд Canon руу оронгууд Canon-ы бүх брэндүүд байж чинь яваад оронгууд Canon-ы Tab дээр нэг хэсэг байгаа. Тэн дээр камерны үнэлгээ байж чинь. Тэр хүмүүс ороод тэр камерт дуртай бол үнэлгээгөө өнгөт нөгөө юу гэж явдаг bronze, silver, gold гэдэг явдаг. Тим үнэлгээ нь орж ирнэ. Тэгээд одоо юуг нь одоо дата шит гэж байдаг те тэрийг харуул дата шитээ харчин тэнгуүтэй бүртгэх хэсэг дээр эхлээд сонгох нэг хэсэг байгаа юу гэдэг. Таны камер юу вэ? За байж байгаа үзэгчид сонсогчдын хард одоо Suder.com-ын баахан нууц заад. Дараачийн хувилбар яаж мөнгө хийх юм. За яг энийг ижил төрлийн вебсайтын бизнес эрхэлдэг хүмүүс мөнгөж их аргын аюугаар шин аргуудыг зааж өгч. Болно шүү дээ ойлгомжтой. Буцааж зөөргээд бичээд аваад байгаарай. Шударгаар өсөлтөө. За тэр хүндэл айгүй гоё хэсэг багхгүй те. Хүн өөрөө ингэ сонголоо. Өөрөө камерыг сонголоо. Хэдэн ч камертай байж дуртай байж тэрийг сонгох чинь. Тэгвэл хүн тэр камерны хэсэг рүү ороод бүр нөгөө талаар нь ороод за энэ Canon Mark D5 одоо Mark 3 5-ыг те ингээд тарлаа гэ тэндний манай нийт нэмэгдэжсэн тэр таймлайн гараад ирнэ л гэсэн байхгүй. Бүх тэрийг авсан манай зургууд гараад ирнэ. Тэр хүн тэрний жишиж харж болно. Бүр нийтлээсээ тийшээ шидэд орчиж ирж болно. Ингээд хоорондох камер зураг ер нь аль ч талын уялдаагийн нэвт орж болох юм байна те. Боломжтой. Яг нэг анзаарсан зүйл энэ байна л да. Энэ тэгэхээр ерөнхийдөө Suder.com-ыг ярих юм бол өнөөдөр вебсайтын бизнес мөн үү? Мөн. Веб бизнес. Тийм. Веб яг вебээр үл ярьж болно л да. Яг л яхахгүй мөнгө хийх маань бол веб дээр л байна шүү дээ тийм үү? Бүх үйл ажиллагаа маань тэр байна. Тэрэн дээр одоо энэ вебсайтыг ашиглаж яаж мөнгө хийж болох вэ? Яаж хэрэглэгчийн суурьтай болж авах вэ? Би бол тэгж боддог шүү. Яг веб дээр тулгуурлаад юм хийхэд веб дээр суурьсан програм гэж ярьж шүү баг тий. Яг дотор нь гоё ажиллаж байгаа. Яг гейм маягаар ажиллуулад тэр чинь өөрөө одоо юу гэдэг нэг тийм экосистемтэй болоод хүмүүс чинь дуртай болоод тэгэхээр цаанаасаа мэдрэгдээд эхэлнэ. Ингээд фэнүүдтэй боломж гэдэг юм нэг талаасаа тий. Тэгвэл өөрөө урамшаад тэн дээр явдаг учраас юу гэдэг тэр үед дээр ингээ аягүй гой өнцөг булан аягүй хөөрх юм зөндөө байгаа л да. Тэнд яг нэгдээд ирэнгүүт хүмүүс юг харах уу гэхэлэр за вебийн ингээд яг мушгаад тий яг ингээд гарч болох яг юу ээж болох уу гэдэг ерөөхдөө үзүүлээ гэж оролдож байгаа. Тэгээ манайтай хамтарж байгаа залуучуудаас ерөөхдөө вебийг анх хийжсэн хүмүүсийн нэг учраас юу гэдэг яг хуучин хүмүүс нь хийж ийн гэсэн үг шүү дээ. Энэ ясаа өөртөө бичсэн сайт уу эсвэл CMS үү? Өөртөө бичиж байгаа. Гэтэ яг өөртөөхөө бичсэн CMS дээр хийж байгаа юм гэсэн. Тийм үү. Өөртөө танай компани хийсэн юм уу эсвэл өөр компани? Хоёр компани хамтарч хийж байгаа. Хоёр компани хамтарч хийсэн. Манайхаар орсон компаниудын нэг нь биш үү? Биш. Биш үү. За тэгэхээр нэг Монголын нэг компани. Монголын компани. Монголын компани хамтарч хийж байгаа. Тэгээд яг Suder.com руу одоо хэрвээ ороо харах юм бол баннер өөрсөө байхгүй. Тийм. Энэ их сонирн байна гэж. Яг л одоо яг би юм мэдэж байна гэхээр вебсайтын бизнес гэж юм хийж үзэж байгаа залуучууд маань хөвчлэн одоо ерөөсөн хамгийн түрүү өмнө гардаг юм. За нэг гоё трафиктэй вебсайт хий. Тэгээд тэрнээр баннер зарьяа л гэсэн бодолтой байна. Гэтэл одоо компаниуд одоо нөгөө захиалга өгдөг, баннер өгдөг компаниуд маань тэрнээс залхаж явах шиг байна шүү дээ тийм үү. Миний баримтлалд зарцсан бол би анханасаа л баннер ерөөсө тавьдаггүй байсан. Баннер хэсэгчгүй байсан. Тэгээ явж чад тэндээс юу үзүүлэх гэсэн яг нөгөө сонирхол шүү. Сонирхлоор хийж байгаа юм гэдгийг юу үзүүлэх гэжсэн. Тэгээд сүүл рүүгээ бүр хүмүүс дуртай болчихсон байхгүй. Өө баннергүй сайт ордог. Тэр үед чинь аюу гоё ярддаг. Сургууд нэхгүй байсан шүү дээ. Тэр үед чинь тэнгүүд за энийг зүгээр шүү нөгөө тэр үед чинь PR гэж ярьдаг байсан байхгүй. Тэр үед чинь нөгөө нэг сурвалжлага гэдгээрээ яваад нэг тавьж утсан хүмүүс гоё хүлээж авч байгаа. Ямарч баннергүй мөртлөө тухайн компани бос үйл явдлыг сурвалжлаад авчираад хийлээ гэдэг яг түнд аюу гоё зөөлөн хүрдэг хүмүүс их үздэг. Тэгэхгүй ингээд шууд нөгөө лого зурган PR болчихж байгаа юм шүү дээ. Зурган PR болоод явж ирсэн. Яг нөгөө кинон дээр тэгдэг шүү дээ. Одоо кино ч баг билетээ зархаасаа өмнө ашиг олцсон байдаг гэдэг байгаа шүү дээ. Тэр кинон дээр гарч байгаа бүтээгдэхүүнээрээ дамжуулаад PR хийчдэг тийм. Ер нь бол бас тиймэрхүү төрлийн. За, илээ үргэлжлүүлэхээс өмнө энэ нилээд үгнүүд гараад ирлээ. Нэр томьёоны булангаа танилцуулж байна. Саяны хідэн ашигласан үгнүүдээс танилцуулах хэрэгтэй гэж бодож байна. Нэгт ялангуяа энэ өнөөдөр яхахгүй биднес тэгээд web based business буюу вебсайтны бизнес руу ярьж байна л да тийм үү. Beta гэдэг үг гарч ирлээ. Beta тийм ээ? Beta гэж хэлдэг. Beta гэж юу гэсэн үг юм бэ? Тайлбарлаад өгөхгүй. Одоо програм хангамжинд яригддаг. Тийм. Бараа бүтээгдэхүүн дээр бас заримдаа яригддаг. Тийм.
одоо бол туршилтын хувилбар ерөөдөө бол бүрэн бол болсон гэж бүх үеийн модуль юмнууд нь ажиллаад эхэлсэн байгаа. Одоо бол яа гэхээр тавиад өөртөө ашиглаж үзэх хэрэгтэй, хүмүүсийг оруулж үзүүлнэ. Тэгээ хаана алдаа гарвал уучлаарай гэдэг хэлбэртэй юм уу? Ямар ч бараа бүтээгдэхүүний хоёр дахь хувилбар тийм альфа эхэлж гараад дараа нь бета гэж гардаг. Тэр маань өөрөө туршилтын гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр альфаг бол их ярьдгүй яг уу програмчид нь өөрсдөө тэр дээр альфа нь явж идэх юм. Бета бол яг олон хүмүүс баг би өөрөө тэрийг харах хэмжээнд дээр. За тэгэхээр эхний үг бета. Хэрвээ програм хангамж хийж байгаа бол өөрийгөө эрсдлээс хамгаалахын тулд вебсайтын хажуу талд нь болон дээр нь бета гэж тавьчих. Тэгэл болоо тийм ээ. Бид алдаа гаргана л гэсэн үг. Биднээс бэлэн бишээ гэсэн үг шүү дээ тийм үү. За тэгээ хоёр дахь үг гарч ирсэн. Энэ их сонирхолтой үг. Энийг ер нь бол их ашигладаг. Ялангуяа вебсайтны ирээдүйн чиг хандлагын тухай ярихад энэ айгүйх гарч идэг. User generated content гэж ярьлаа тийм үү? Энэ маань юу гэсэн үг вэ? User generated content. Орж ирж байгаа зочдоо өөрийнхөө сайтанд мэдээлэл нэмүүлэх шаардлагатай, одоо контент үүсгэх шаардлагатай болно гэсэн. Тэгэхээр яхааргүй сүүдэр шиг вебсайт өнөөдөр агуулга буюу контент нь байхгүй бол байхгүй. Нөгөө талаасаа цөөхөн хідэн хүн тэр их хэрэглэгчид байнгын тогтвортой байдлаар контент үүсгэж бол чадахгүй. Тийм учраас хэрэглэгч буюу юзер нь энэ контентийг үүсгэх хэрэгтэй гэж тийм үү? Facebook. Өнөөдөр Facebook компани зүгээс нь яг юуг нь гаргаж байлаа баг юм байхгүй шүү дээ. Хэрэглэгч бүх контент юм. Форматыг гаргалаа, хэрэглэгч өөрсдөө үгээ бичин, зураг оруулна. Энэ бол хэрэглэгч өөрсдөө Facebook-ыг баяжуулж байгаа хэлбэр тийм үү, тийм. За тэгэхээр хоёр дахь үг хэллэг маань user generated content гэж байлаа. За тэгээ гурав дахь үг хэллэгийг бас хэлмээр байна. Тэгээд энэ дээр яг хөө мэдчихэж магадгүй мэдгүй ч гэж магадгүй бах. Энийг би ч бас сайн мэдгүй байна. IP гэж байна. Энэ айгүй чухал асуудал гэж бодож байна. Ялангуяа танай бизнес тийм intellectual property гэж их ярьдаг. IP гэж товчлоор салбарт их ашиглагддаг байна. Одоо энэ айгүй сайн байна л да. Өнөөдөр бид нас өчигдөр манай телевизээр Монгол кино билүү. Тийм ээ. Монгол киноны сайтын тухай алдагдал, бусад бизнест очруулж байгаа алдагдлын тухай ярьж байгаа. Танай бизнесийн хувьд энэ одоо intellectual property буюу те энэ асуудал яаж яригддаг юм бэ? Ер нь бол хорц яригдана л та. Энэ бол сүүдрийн нээхийг нэг зорьсон бас гол зорилго нь тэрийг бас жигдлээ. Тэгээ биднээс холбоо нээгээд гэрэл зураг хөгжлийн холбоо гэж нээсэн. Тэгээ тэрүүгээр ерөнхийдөө лоббиго хийж явъя гэж ойлгож байгаа. Юу гэхээр яг кино хөгжим мэдрэл тодорхой хэмжээгээр ирхэн хамгаалуулаад эхэлцүү явж байна л да. Тэгэд зурагчдыг яг одоо хамгаалж байгаа газар айгу цөөхөн. Тэнгүү тэрийг бас хийхэд бас зурагчид өөрсдөө хийдэг байхгүй. Тэгэхээр бас юу гэдэг уулж байгаа юм шиг гэдэг үгдийн бас илүү бизнес талаас нь хардаг юм гэж бас байдаг. Тэгээ зурагчдад хэрэгтэй юм гэж байгаа. Тэгэхээр ерөнхий талаас нь нэг хараад ирэхлээр дуртай сайт нь ашиглацдаг л тийм юу. Киног үеийн нэг сайт тавьдаг, эдэн минут киног тавьж байгаа бол зураг нэг хүн 10 зураг тавихад аруулангийн тавьчихдаг те. Тэгэхээр дээр нь бүр өөрийнх нь логог тавьчихдаг. Өөр тавин тэгээ нөгөө хүмүүс чинь шантардаг байхгүй те. Тэгэхээр би нөгөө миний имийг манай сайтыг баяжуулж өгөх хэрэгтэй хүмүүсээ би хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр манай сайт дээр хамгаалтын тал дээр ч гэсэн айгүй хүмүүстэй уулзаж одоо туршлага судалж байгаа. Туршлага судалж байгаа. Шийдэл одоохондоо олдог байна уу? Шийдэл байгаа гэхдээ одоохондоо их жоох эрттэй. За нэг нуц гарч иж байна. Intellectual property буюу оюуны өмч гэсэн үг байгаа тийм үү? Тэгэхээр IP гэж товчилж яадаг. Манай өнөөдрийн 3 дахь нэр томьёоны болон болж байна. Миний ойлгож байгаагаар бол гадаадд зурагчид чинь зүгээр зургаа тэр чигээр зарддаг юм билээ шүү дээ тий. Зурагныхаа хэрэглэх лицензийг зарддаг юм билээ. Миний зургийг 2 жил хэрэглээд тэгээд чамд хэрэглэх хэрэг байхгүй болно шүү гэ тий. Манайд яг иймэрхүү хууль нь байгаа юу? Зурагч. Манайд хууль нь бол сайн хуультай. Ер нь бол юу гэдэг нэг зурагч зураг аваад нийтлэгдэл эрх нь хамгаалагдаад явж ах хэвээр байтал яг одоохондоо юу гэдэг тэрийг ингээд миний зургийг ингээд авсан гэхэд нотлоход айгүй хэцүү байгаад байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг нотлдог тэр нэг арга чарга юу вэ те тэр талаас нь биднээс айгүй харж байгаа. Тэрийг чинь сайттайгаа холбож өгөх шаардлагатай болно. Тэгэхээр яг тэрэн дээрээ холбож өгөөд хамгаалт эдрийн сайжраад ирэхлээр тэр бизнес бас хэрэг боломж байгаа юу гэдэг зурагчин зургаа үнэлүүлдэг. Тэгэхгүй нөгөө iStock ч юм уу те юу гэдэг итгэн $1 зургаа үнэлдэг тийм сайтуудаар одоо манайхаа явж шít. Тэгэхээр тэрийг ерөнхийдөө өөрчлөх шаардлага байна. Хэрвээ тэр хамгаалагдаад тэгэхээр хүмүүс манай нэрэн дээр ирнэ. Тэр дэрэнгүүд манай бас илүү өөр нэг хэсэг маркетплейс ч гэсэн байж болохоор юу байгаа юм л да. Тэгээд сайт гэж ойлгож болно. Өвнөөс сайтаараа бас яг high resolution зураг байх хэрэгтэй шүү тийм үү те бас нэг тиймэрхүү юу шаардлагууд байгаад байгаа байхгүй тамгагүй байх хэрэгтэй тийм дээр яг хүмүүс ч зураг айдаг тэгэхээр хүмүүс айгүй гоё зургууд байгаа. За одоо манай нэг найз угаалдаа дөнгөж ингээд зургийн студ нэгдсэн. Сая Хонконг яваад баахан студийн тооны төхөөрөмжүүд авчирсан ба. Жишээ нь энэ зурагч чинь өөртөө чинь хамтарч ажиллая гэвэл ямар боломжууд байна? Хамтарч ажиллах бол өөрийнхөө студиэрээ юм өөрийнхөө нэрээрээ манад нэгдэж орно. Тэгээд зураг нэмж эхлэн л гэсэн. Нэмэхдээ юу гэдэг студийн зураг байж болно, байгалийн зураг те яг категори категориор явна. Тэгснээрээ зурагчны талд одоо ямар ашигтай зүйлс гарч ирэх вэ? Тэгвэл яг
Манайд редакцийн сонголт гэдэг нь нүүр хуцсан дээр байж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол манайх бол 2 хэсэгтэй. Тэр нь мастер хэсэг гэж байгаа. Тэр нь бол одоо яг өмнө нэмжсэн мастер зурагчтай юу гэдэг ингээд одоо бас сайн бизнес өөрөх зурагчд орно. А нөгөөх нь олонгууд яг гişүүдийн хэсэг гэж. Гişүүдийн хэсгээс нь тэр хоёр одоо пулээс ерөнхийдөө редакцийн сонгоод явчихна гэсэн үг л дээ. Тэн дээр гаргалаа гэхэд студиуд бол яг манайд угаасаа гоё зургийн хүн ойлгомжтой учраас манай нүүрэн дээр гараад тэн дээрээ студийнхээ бас айкон гэдэртэй тийм бусдаасаа ялгарсан тэмдэг гэдэртэй байх. Тэгэхээр студи бол тийм талаас ялгарч байгаа. А өшөөгээ цаана яриад байх юм бол нөгөө бас студи зөрөөс аягүй гоё үйлчлэгнүүд байгаа шээ. За хэдлээ. Цаг харамсалтай аль хэзээ 10 хэдэн минут 20 минут болох ч байна. Тэгэхээр энэ хүний одоо ганцхан сүүдэр биш шүү дээ тийм үү. За сүүдэр ирэх хэлсэн. Мэдэн залуучууд нэглээ мөнгө олоод эхэлчихэж байгаа юм. За удахгүй бүр их баяжих сайт болох гэж байгаа юм байна. Тэр үед нь өшөө ярилцаад сүүдрийн тухай өшөө ярилцъя. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд тэр чинь нөгөө хэлэхэд аягүй хэцүү байсан брендийг оруулж ирсэн тийм үү. Тийм. Bang and Olufsen. Bang and Olufsen гэж. Dan Olsen брэнд гэж байгаа тийм. За тэгэхээр миний сонирхож байгаа юм нэ. Брэнд оруулж ирнэ одоо дистрибьютор болно гэсэн үг шүү дээ нэгсээ тийм үү. Энийг бодиттой хийсэн нь бас эсвэл үгүй. Тэгээ ер нь бол яг ихний шатаас нь бүгднгээс нь яг бизнес девелопментийн ажилтнууд бүгдэн дээр нь оролцсон. Тэгэхээр ингэсэн үү? Сүүдрийн админ хийдэг байсан. Тэгээ ажилд орсон юм уу? Бүтэн цагийн хажуугаар нь. Тэгээ ер нь бол тэгэж ойлгож олон төгсч ирчээл ажилд орох хэвээр юм сурах хэвээр гэдэг ойлголт байсан. Тэгээд ер нь ажилд орсон. Тэгээ тухайн үед нь бодит орсон тийм. Тэгэхэд Apple яг нэгдэх гээд Apple-ийн сураг гарцсан байсан. Тэгэхээр Bang-аас өмнө Apple байсан юм. За. Тэгэхээр Apple татсан байна. Тэгэхээр Apple-ийн анхны distributor мөн үү? Authorized гэрээд борлуулагч гэж байгаа. Authorized seller, гэрээд борлуулагч байна. За энэ процесс яаж явагддаг юм бэ? Тайлбарлаж өгөөч. Ер нь иймэрхүү том брэнд Bang ч нөө Apple ч нөө тийм ээ. Яг Apple-ээр дамжаад бол би айгүй холон брэнд рүү хандж ирсэн л та. Яг Apple яг өөрөө нэгдэж явах үед бол би яг гэрээ зурагсны дараа орж ирсэн. Тэгээ гэрээ зурагдаад оронгууд ойлгомжтой тухайн брендийг ойлгох хэрэгтэй гэдэг хамгийн том юм байдаг. Яг тэр брэндээр амьсгалах хэрэгтэй. Яг тэр брэнд тэр тусмаа Apple өөрөө ямар брэнд вүлээ те тэрийг мэдчих хэрэгтэй те. Тэнгүүд яг биднээс нэг заагаад өгсөн байгаа л да те та reseller юм чинь та нар гэдэг Apple яг юм биш гэхдээ энэ гээд нэг тэр хайрцаг дотроо сургалтандаа явна. Тэгээ сургалтуудаа яваад ерөнхийдөө Apple-ийн дэлгүүр ямар байдгийг, reseller-ууд нь ямар байдгийг, research-ийн ажил аягүй их гадаад дотор их явдаг. Тэргээ хийснийхээ дараа Монголдо ороод ерөнхийдөө дэлгүүрээ яаж өөрчлөх үү гэдэг талаасаа ингээд тэгээд бүх юм хийж эхлэндээ. Энэ бүхний өмнө би нэг зүйлийг ойлгомоор байна л да. Албан ёсны reseller гэж байгаа шүү дээ. Дахин борлуулагч. Нөгөөх нь болохоор зүгээр салбарын нээн гэж байгаа тийм. Энэ хоёрын хооронд хэр их ялгаа байт юм бэ? Энэ бол ялгаа байгаа шүү. Одоо бизнесийг бол official Apple гэж хэлэхгүй шүү дээ. Бизнес бол зөвхөн Apple-аас resell хийдэг газар байхгүй. Тэгэхээр Apple-аас үнэтэй л байна гэсэн. Хүмүүс юу гэж ойлгодог гэхээр яг одоо яг жишээ Apple ирчин Apple Store хурцчихэд юм зараад байна гэж ойлгоод байдаг. Apple Store өөрөө Apple-ийнхаа дэлгүүрийг нээхдээ зөвхөн өөрсдөө ирж л нээн. Тэгэхээр ямар ч тийм юу гэдэг дахин партнер компани ч юм уу тиймтэй байдаггүй л яг өөрсдөө л ирдэг. Тэр тийм орчин бүрдсэн газар очдог. Тэр үедээ Москвад бол чинь одоо байхгүй л шүү дээ одоо хүртэл. Яг Apple-ийн яг тийм гоё нөгөө цасцсан store байхгүй. Зөвхөн Бээжинд хийдэг байгаа л тий. Тэнгүүд тэрнээс үл тийм. Биднээс үл яадаг вэ гэхээр Apple-ийн яг reseller store-ууд яадаг вэ гэхээр Apple-ийг бүх одоо хар ажлын гэдэг. Яг ингээл хүмүүс дуулцдаг тий юу гэдэг одоо 3 дахь маркетуудад бол одоо манайх шиг resell дэлгүүрүүд л бүх юм нийлүүлж оруулж өгж зааж одоо юу гэдэг янзалж тэр бүгдийг хийдэг тийм амьд байл. Гэхдээ одоо Хонконгт Apple-ийн албан ёсны дэлгүүрээс компьютер аваад энэ дээр эвдэрчлэг танах дээр бол очиод засуулна гэсэн бол байхгүй тийм. Тэр бол бас юу штэ тухайн орны бас ингээ бизнесээ хамгаалж байгаа нэг бас юу зарчмал баг л та. Юу гэдэг Хонконгод хүн авчаад яг зөв манад ирээд янзлууллаа гэдэг чинь нөгөө газрын мөнгө төлөөд авцсан учраас биднээс тийм санхүүгийн боломж байхгүй. Тимийг янзалж өгөх тий. Тэрийг янзлах хүнийг цалинжуулах биднээс тийм бизнес Apple тийм мөнгө өгөөгүй. Яг Apple Care гэдэг юу байгаа. Одоо очингууд Apple Care-ийг хэрэггүй юм сонсогдоод байдаг шүү. Тэрийг авсан тохиолдолд Apple бизнес мөнгө төлдөг. Хаан ч үлээ. Тийм. Миний санаж байна. Apple-ийн албан ёсны reseller болохын тулд ямар шоухан одоо нөөц баялаг харуулсан байх хэрэгтэй гэдгийг ямар шалгуурууд байдаг юм бол компанид. Тэгээ яг энэгээрээ дамжуулаад хэрвээ одоо нэг хэсэг Монгол дистрибьютор болох нь айгүй том бизнес байсан. Хурдан баяжих нэг аргуудын нэг байсан. Энэ хിവэрэ болов. Тэгээ ийшээ ер нь ороход яадаг юм бол залуучууд сонирхож яж маддаг тийм үү бид. Томрох бол айгүй хэцүү. Яг л электроникийн бизнес гэдэг Монголд айгүй өрсөлдөөнтэй том бизнес. Тэнгүүд
яг маст зардаг том компаниуд гэж байдаг. Биднээс үүдсэн цонын ганц яг Apple дээр фокус хийсэн компани учраас биднээс үүд аюу том чаленжтэй. Бусад газрууд бол яг хөтэ зүгээр зарж байгаа том тэрх том одоо бизнесийнхээ хайжууд Apple гэдэг жоохон division нэгээл орхиж байгаа. Тэр биднээс ингээд одоо нээхэд харахад бол компани заавал нэг хойд юу back гэж байх хэвээр. Тэр нь ямар нэгэн групп ч юм уу те нэг Paramount юу гэж группуд гэж байдаг шүү дээ. Тим газрууд байж байгаа хэвээр. Төлбөрийн чадвар сайн, урсгалаа дийлж чаддаг. Тэгээд борлуулалтаа сайн хийж чаддаг тимтэй гэж өөрийгөө бодож байгаа бол ямар ч асуудалгүй нэгтгэд одоо бүх юм нээлттэй. Apple-ийн баримтлагдаг зарчимч тэр юу гэдэг нэг газар нэг компани байж болдох уу гэдэг юм байдаг. Тэр өрөөл явж. За тэгээд Apple дараа нь Bang & Olufsen гэж байгаа. За. Энэ бол одоо хүмүүс сайн мэддэггүй шүү дээ. Маш их өндөр чарн нарын. Тийм Bang & Olufsen бол Дани брэнд ерөөхдөө одоо high end хөгжим зурагт гэж явна. Нэг одоо гой хувцас гэж байдаг шүү дээ. Ямар хүн үнэтэй ах вэ? Одоо жишээ нэг амар телевиз хэд байх вэ? Хөгжим нь хэд байх вэ? За яг тулцсан яг дундаж гайгүй телевизэр бол нэг 32 сая төгрөг ч юм уу тийм төгрөг. Гэрийн телевиз тийм ээ. Гэрийн телевизэр. Гэрийн телевиз нэг тийм байх шин. Гэтэ тагалж байгаа фичерүүд нь маш их. Материал эдэр нь айгүй сайн. Тэрийг үнэлдэг хүмүүс үнэхээр авах хэрэгтэй. High end гэдэг үгийг би бас тайлбарлуулмаар. Энэ яг юу гэсэн үг юм бэ монголоор? High end гэхэлэр ашиглаж байгаа технологиуд нь өөрийн патенттэй. Тэгээд бусад газарт байхгүй. Яг юу гэдэг тэн дээр одоо даам гарна гэж яддаг шүү дээ. Гарцсан одоо янз бүрийн юмтэй. Тэгээд одоо өөрөө хэрэгжилж байхад яг тэр амлсан юм хүргэж чадж байгаа. Тэгээд яг одоо яг премиум төлдөг яг тийм л high end л гэж ярьж байгаа. Тэгээс үүш яг high end гэхэлэр юу гэдэг Samsung-ийн шин зураг төвш байхгүй. Тийм. Ойлгомжтой. Маш их үнэтэй, маш их цөөхөн хүмүүс зориулсан тийм ээ. Ийм бараа бүтээгдэхүүн. За тэгэхээр түрүүний айгуу гоё юм дурдаад тальт нэг хэлээ өнгөрсөн юм а. Тэр нь Apple-ыг ашиглаж олон брэндтэй ярьсан. Тийм. Эхлээд бол одоо Apple ч гэсэн эхлээд Монголд орж ирэхдээ high end luxury гэж явж байсан шүү дээ. Lifestyle brand гэж юусэн үздэг. Одоо миний барьж байгаа хоёр брэнд хоёулаа lifestyle брэнд байхгүй. Тэнгүүд Apple-ыг оруулж ирэхэд Apple дээр ингээд дагалдах юм айгүй хэрэг болт юм бэл. Одоо юу гэдэг ингээд компьютер аваад ирсэн ч хүмүүс ч цүнхний хэлэлдэг. Тэгвэл Монголын бүх дэлгүүрүүд компьютер авахаар цүнхэн нэг өгдөг. Тэнгүүд Apple дээр дагалдаж байгаа Apple яг certified accessory гэдэг чинь айгүй олоход айгүй хэцүү дандаа гоё брэндүүд байдаг те энэ American брэндүүд байгаа. Тэр бүгд рүү нэхлээл сайт руу н ороод мэйл бичиж те бүгд рүү бичнэ. Тэгвэл чи хариу ирүүлэх нэр нь ирүүлэхгүй. Тэгэл ихэнх нь бас янз бүрийн тоон их нь тэгвэл нөгөө бэлтгэсэн тоогоонуудаа бүгдийг явуулж үзүүлээл. Тэгээ яг онлайнаар холбогдсон брэндүүд бас байна. Эсвэл брэндүүд өөрсдөө бас явуулна. Яг Apple-ийн сайтан дээр гарчдаг болохоор брэндүүд үргэлж манах руу янз янзын мэдээлэлүүдээ явуулж идэв. Эсвэл бас хамгийн ашигтай хамгийн яг олоод нөгөө яг брэндтэйгээ нийлэх арга бол үзэсгэлэнт очих хэрэгтэй. Янз бүрийн exhibition, том exhibition бүгдэнд рүү л очиж байгаа хэрэгтэй. Яг миний асуух гэсэн асуултанд хариулчлаа тийм. Хаанаас олох вэ гэж юу? Тийм хаанаас олох вэ? Одоо би айгүй олон хүмүүстэй таарлаж байсан л та. Би яг ийм нэг бүтээгдэхүүний аль биесны дистрибьютор болчмоор байна. Монголд ганцаараа зарчдаг гэдэг тийм. Тэгэхээр нөгөө хүмүүс маань одоо би мэйл бичгээр хариу бичихгүй. Залгагаар нөгөөдх нэг хүнтэйгээ холбогдохгүй. Яах ёстой юм гэдэг. Тэр үзэсгэлэнд очих нь их гоё арга юм байна тий. Тэгээ үзэсгэлэнд бол ер нь ядаж нэг контактыг олно. Жишээ нь юу гэдэг үзэсгэлэн болгон биднээс зориулаагүй байдаг байхгүй юу гэдэг. Хятадын маркет руу Европын брэндүүд орж ирж байгаа үзэсгэлэн байж болно. Тэгээ эсвэл Хонконгийн евро ингээл Монголыг тоосон үзэсгэлэн ганц ч авахгүй. Тэр дотор нь аюу гоё сүртэй очих хэрэгтэй юу гэдэг. Бүх нөгөө геймээ оруулаад гоёол тий үүдээ хоёлоо цөнхмөг барьцсан очиж. Тэр үзэсгэлэн дээр хүн байж яг хүний тулаар барьж авах гэсэн үг шүү дээ тий. Айгуу expectation айгуу гоё өгөхтэй. Тэгэхээр нөгөө хэд чинь биднээс яг тонтохгүй бас ингээд юу гэж явчихна. Тэгэхээр яг тэр нэг өгөөд юмас холилч мөлцөд яг ингээд уцад тэрийг яг аваад тулаад үзэхэд яг болно доо. Бас нэг ойлгомжгүй асуудал байгаа. Одоо Монголын маркет чинь өөрөө жишээ нь Америк, Европын маркет бол асар их судалгааны байгууллагууд ажилласан. Бүх тоо баримт нь ил тоод олдцтой тий. Монгол жишээ нь одоо Samsung-ийн зурагтыг авах чадaltaй хэдэн хүн байгаа юм бэ гэдэг тоог гаргадаг байгууллага хэд байгаа мэдэхгүй шүү дээ тийм үү. Ийм тоо баримт муутай ийм зах зээл дээр ер нь яаж зах зээлд тайлбарлалт юм бэ тэр брэндуудад? Одоо тэр Bang & Olufsen-д манай зах зээл ийм гэдгийг яаж тайлбарлах вэ? Монгол хөл аюу easy тайлбарлаж өгч болно. Юу гэдэг шинэ маркет тий. Тэнгүүд юу гэдэг тавьсан одоо дэнүсний код тавих бах тий. Тэр код дээр бинус манайхаас яг юу гэдэг яг бусад орн шиг бас тийм маркет биш ээ. Биднээсийг бол бас юу гэдэг харж үзээрэй тийм ээ. Эсвэл үнэ багаараа өгөөрэй ч гэдэг юм үү. Тэр талаас харах та. Тухайн брэнд өөрөө үнэхээр willing байдаг ингээ нээ гэж байгаа бол
тэр яг тоо өдөр бол бас яг хамаагүй байх үе бий. Яг Apple шиг том газар бол заавал нэхин байнгын цаастай холно. Тэгээд тэрнээс бол чинь одоо ямар тоо нэх вэ? Худалдаа авагчдын тоо ч юм уу одоо. Тэгээ оршин суугчдын тоо нэхин, худалдаа авагчдын тоо. Тэгээд яг 7 хоног та нар хэдий зарж чадах байгаа л асуу. Тэгээс бас яг нэг хүний тоон дээр тулгуурлаад үгдэн та нар тэг гэдэг юм бол яахгүй. Гэхдээ тэрнээс айгүйх жишээ байгаа. Юу гэдэг Бангладеш тэ юу гэдэг ингээл сонь орнууд бас байгаа шүү дээ. Тэр Монголд ирээ Монголоос ядуу буур орон зөндөө байгаа. Тэгээд тэднээс Apple-ийн юм reseller дэлгүүр байж л байдаг. Тэгэхээр юу вэ гэхээр чатгаа хий. Тэгээд одоо юу гэдэг өөрсдийнхөө заасан тэр яг юунда одоо дүндээ хүрэх ёстой л гэдэг юу гэл банкын бүнсийг дэмжиж одоо юу гэдэг тэгж хий гэж байдаг. Apple өөрөө айгүй том учраас юу гэдэг нөх хүмүүсийн бодож байгаа шиг. Тийм хүмүүсийн бодож байгаа шиг Apple бас биш л дээ. Тийм атман. За тэгэхээр харамсалтай байна. Эфир дуусахад манай яг эфир телевизээр болон радиогоор явдаг болон маань дуусахад 4 минут үлдчихэж байна. Тэгэхээр хоёлаа сүүлийн ганцхан асуулт асууя. Тэгээ ер нь бол зочдоос нэг л асуулт асуув эцэст нь бид нэрийн зөв нэг асуулт. Би асуумаар гоо нэг юм. За нэг болохоор олон улсын брендийг төлөөлөх туршлага авцсан байна тийм ээ. Дистрибьютор гэдэг бизнес руу ороо үтцсэн. Бас веб-лийн бизнес руу орсон байна. Энэ туршлагууд дээр харахад одоо хэрвээ ингээ бизнесээ эхлэе гэж байгаа залуучуудад нэг зөвлөгөө өгөөч ээ. Өөрийнхөө сурсан одоо хамгийн том зөвлөгөө өгвөл юу хөө вэ? Брендинг хийгээд юу гэдэг ингээд брэнд оруулж ирээд тэрийг ингээ босгоод дэлгүүр эдрийн нэг ингээд айгүй гой сонирхолтой. Айгүй их юм сурдаг. Яг тэр сейлс учраас те байнгын өрсөлдөөнтэй. Тэгэхээр юу гэдэг яг өрсөлдөөнийг хүсэж байгаа бол одоо юу гэдэг борлуулалт хийгээд ингээд юу гэдэг өдөр шөнөгүй ингээд явна гэсэн үг шүү дээ. Тийм бай гэж байгаа бол юу гэдэг борлуулалтын бизнес сонгосон дээр яг веб талаас хараад үзлээр оюуны хөдөлмөр. Тэгэхээр бодоод ингээд логикоор ингээд юм бодож жоод ингээд бас хийгээд гаргаж ирээд юу гэдэг тэрийг бас ингээд үр ашигын оюуныхаа хөдөлмөрөөр олох бас нэг гоё бас мэдрэмжлэх хальтаа. Тэгэхээр ер нь бол аль аль нь өөрийн гэсэн давуу талтай. Гэхдээ ер нь бол оюуны хөдөлмөрөө сонгоход илүү сайн болов гэж надад ойлгодог. Гэхдээ оюуны хөдөлмөрт чинь юу гэдэг бизнесийн туршлага аягүй хэрэгтэй. Тэгэхгүй ингээд бас ингээд бодоол юм хийчихлээр бас ингээд өөрийнхөө бизнесийг бас юу гэдэг илүү тийм түүхий байлгах биш магадгүй. Одоо ингээд хараад үзэхлээр худалдааны бизнес бол чамд бол яг тэр яг бүх скилийг чи ерөөсөө байж болох скилүүд чинь байгаа шүү дээ. Презентацийн тавих гэдэг нь хувь хүнд байх хэрэгтэй стил. Тэр юм чинь л үүддэг. Яа харахгүй олон хүний хэлдэг зүйл манай төрүүчийн зочин ч гэсэн ярьсан зүйл ба. Юмыг зарж чадах чадвар гэдэг бол маш их чухал чадвар. Энэ дээр цагаа зараал гэж байгаа юм шүү дээ тийм үү? Тэр чадварыг олж авах нь аягүй чухал гэж юм уу? Тийм тэр чадвар их юм өгнө. Гэхдээ оюуны хөдөлмөрч бас аягүй хэрэгтэй. Тэгээ оюуны хөдөлмөрч дэмжиж магадгүй. Тэгээ бодож байгаа юм байгаа бол эхлээд бас юу гэдэг юм бас яг нэг бизнест ороод нэг өөрийгөө тэр нэг туршиж үзчихэд бас нэг үзүүлдэ ирэн болоо гэж боддог. Хувийн туршлагаас. За эдрийг хувьд асуулт юм сүүлийн асуулт. За миний сүүлийн асуулт Сүдэрцикомтой холбоотой асуулт сумаар байна. Миний яг Сүдэрцикомоос хамгийн анх авсан мэдрэмж бол айгу дизайнлог санагдсан. Зурд орж байгаа зурнууд нь айгу тийм үзэмжтэй. Тэгэхээр өөрөө чинь ч гэсэн оруулжсэн брэндүүд айгу тийм дизайн дээр төвлөрсөн брэндүүд байгаа шүү дээ. Чи энээс их кайф авдаг баг тийм үү? Тэгэхээр яг дизайны тал дээр одоо манай тий бизнес эрхэлж байгаа залуучуудад юуг хамгийн их анхаарч явах хэрэгтэй вэ? Одоо дизайн хүн хоёр яаж холбогддог? Ямар хүчтэй зүйлүүд юм бэ? Яг зөв реальны жишээ хэлээ л да. Одоо манай компани байна. Тэгээ манай компани намайг сонгохдоо юу гэдэг зүгээр нэг бизнесийн мэргэжилтэн хүн сонгоогүй. Дизайнер юу гэдэг дагнсан хүнийг сонгосон учраас яг сонгоцсон тэрнээс оруулж ирсэн брэнд дээр нь би яг ингээд толоод ороод ирчих. Тэгээ брендинг хийхэд илүү детайл дээр анзаарахт ч юм уу дэлгүүрүүд дээр нэхт ингээд яг таарч исэн байхгүй тий. Тэнгүүт яг ингээд энэ хоёр юм маань дэмжиж ингээд явсан тэр яг гой зүг газар зүг цагтаа байсан шиг санагдаад идэв. Зөө. За энэ үргэлжлүүлээ яар. Болоогүй. Тэгэхээр харин үргэлжлүүлж үзье гэвэл үзэгч маань YouTube channel дээр орж үзэн extra дахиад нэг хэдлээ 25 минут яриа гэсэн баталтай байна. За тэгэхээр бизнес гарааны бизнес нэвтрүүлгийн маань 11 дахь дугаар телевиз болон радиогоор ингээд өндөрлөж байна. Манай YouTube дээр үргэлжлүүлж үзэн. YouTube дээр үргэлж манай зочныг Facebook-аар хайж олоод friend request хийгээд авна гэсэн шүү. Тэгээд асуултанд хариулна гэсэн шүү. Тэгэхээр Facebook дээр мөнх дэлгэр төвшин гэж хайгаарай. Энэ доор бас хаягийн тавь үзье. Хэрвээ Twitter дээр хувийнх нь юу одоохондоо байхгүй байгаа маань Twitter хаяг. Тэгтээ Suder.com гэдээ орох юм бол ийм Twitter аккаунт бас байгаа маань. Тэгээд үзэгчдээс олон асуулт гарах ба. Мөн бит хоёрыг бас дагаарай. Бид хоёрыг бас дагаарай. Дагажих ёстой ш туулна гэдэг тийм. За тэгээд дараагийн манай нэвтрүүлгийг даваа гараг бүрийн 18 цагаас C-ний телевизээр мөн даваа гараг бүрийн 17 цаг 30 минутаас
Бизнес радио 98.9 дээр сонсож болно. Ингээд дараагийн дугаар хүртлээ баяртай. Одоо харин та YouTube дээр бол амар гоё экстра нууц юмнуудыг сонсож байна. 20 минутын турш. Маш гоё. За үлсэж. Тэр нэр яхаа хөтгцэн юм да тийм ээ. Яг сая идрэг хэлэхээр яг санаад орж иж л дизайн хүн нь бас их тохирсон. Тэгээд ажилд авж байгаа хүн чинь бас их ухаантай хүн байсан байна тийм. Тэгэж болно. Тэнгүүт яг бид үс чинь хоорондоо ингэж ирж байгаа ч тийм хүмүүс чинь монголчлох гэдэг байхгүй бүх юм монголчлох ус. Тэнгүүт чи тэр дунд нь би өстэй тэгэл тулгүй шүү дээ. Яг юу тэр брэнд чинь тэр нөгөө брэнд болгон өөрийн гэсэн философитой, брэнд болгон өөрийн гэсэн тийм тэр хүмүүс гэж байгаа. Тэр тэнд нь байгаад дуртай байхгүй юу гэдэг. Яг тэнгүүт би өөрөө бас сүүлд тэгж байлахыг хүсдэг. Гэдэг нэг цаанаа нэг тийм өөрөө нэг юм илэрхийлж явах хэрэгтэй нэг тийм пал гэсэн мэдрэмж гарахгүй бол зүгээр нэг гоё нэр сонгоод ч юм уу те ингээд нэг гоё ингээд реклам тавиад гоё явахгүй тий. Яг нэг тийм цаанаа тэрийг гадаад компаниас мэдэрдэг хамгийн гоё юм тэр гэдэг. Магадгүй тэр нь тэр борлуулагч байгаа үн цэнтэйгээ илүү холбоотой тий. Тийм тэгвэл өөрөө нөө мэдрээд яриад хүнд тайлбарлана эсвэл сурчаад яриад тайлбарлах хоёр бас нэг өөр. Тэг худалдаа авахч чинь бас нэг арай өөрөөр хүлээж авна. Би бас гайхаж байсан. Одоо ингээд дайны амар үнэтэй бүтээгдэхүүн оруулаад ирлээ. Монгол магадгүй авдаг хүн хэдэн зуун цөөхөн мянга байж магадгүй тий. Гэтэ яаж ийм амар үнэтэй бүтээгдэхүүнээд зардсан бэ тий. Хүнд зарахтаа энэ хичнээн супер гэ тайлбарладаг гэ. Чи дээрэс нь бас ингээд брендийн философиг айгу ойлгуулахыг хичээдэг гэжсэн тий. Энэ процесс яаж явагддгийг үнэтэй бүтээгдэхүүн зарах процесс. Яг өөрөө л ойлгох ч юм л доо тий өөрөө л ойлгоцсон очно. Яг одоо бол яаж юм гэхээр мэддэг хүмүүстэй өөрөөдөө харьцаж байна л да. Ер нь Монголд бас тэрийг хэрэгэлдэг хүн гэж байгаа. Тэгээд цаашдаа бол яг гэхээр хөгжмөнд сонирхолтой. Яг гоё зураг сонирхож байгаа. Тэгээ юу гэдэг яг хин яг зураг сонирхож байна тий хөгжим сонирхож байна гэдэг талаас нь аав сонирхлоос нь эхэлж харьцсан л да. Тэгээд уран зураг сонирхож байгаа хүмүүст бол одоо бие нүгийн зурагтаас айгүй их одоо таалагддаг. Яг л өлөглөө гэдэг юм жазны хэлбэртэй хүрээтэй байхгүй төмрөөр хийсэн шилэн нүртэй урдаа спикертэй өнгөдрөө сонгодог гэдэг хойно мотортой нааш шиг хөдөлдөг гэдэг юм давуу талууд байгаа. Тэгвэл тэр хүний амьдрал тэр чи яг яаж нөлөөлөх үгүй би тэр хүнээс тодорхой хэмжээр тайлбарлаж өгнө шүү дээ. Үгүй таны наацхаас нь тайлбарлаж өгнө л дөө. Тэнгүүд яг өөртөө сонсгож үзүүлнэ. Тэгээд дүрсээ үзүүлнэ. Тэр яг бас яг хамгийн breaking point философиг нь мэдрүүлнэ. Тий яг юу үзүүлэх гээд байгаа юм бэ гэдэг ойлголтыг үзүүлнэ. Дараа нь тэр хүн тэндээс яг ямар таашаал авах вэ? Орой гэртээ очих болгондоо тэрийг мэдэрч сууныг ямар гоё вэ гэдгийг ойлгох хэрэгтэй л гэсэн. Тэгээ жоохон deep юм ярьдаг. Хэсэг хүнд нь таалагдах. Зарим нь уйлаад гарах уу баг. Зарим нь тийм ш. Зарим нь бол бас давнаа л гарна. Тэгэл авдаг тий. Тэр яг энэ чинээс нэг сая бас гарч ирсэн санаа энэ бол. Ер нь Монголд тансаг хэрэглээний зах зээл байна уу? Байгаа юм биш үү тийм үү яхаа. Бага. Хангалттай байна уу? Одоо борлуулалтын тоогоо хэрвээ харвал заавал тоогоо хэлэх хэрэгтэй тийм ээ. Яг одооны байдлаар бол хангалттай биш л гэж үзнэ тийм. Аха. Яг өмнө яг манайхаа орж ирж явах үед хангалттай байсан. Тэр үед нөгөө эдийн засгийн юу байсан шүү дээ. Тэр үед миний ойлсоор бабл байсан бах мэдгүй. Тэр үед айгүй сайн байсан. Бүхэн майнинг гэж ярьж исэн. Тэрнээс болж бас орж ирсэн брэнд. Тэрнээс айгүй олон брэнд орж ирсэн. Тэгээ миний нэг дандаа ботсон зүйл юм. Тансаг хэрэглээний зах зээл маань эдийн засгийн хувьд эдийн засгийн үнэлт өсөлт уналтын үед нэг их нөлөөлөгддөггүй зах зээл шүү дээ. Гэтэл сая анзаарсан чинь болохоор өсөлтийн үед бид нас айгүй их авч ирсэн байна тийм үү? Энэ тансаг бараа бүтээгдэхүүн. Одоо тэгсэн чинь бас багассан байна уу? Тийм. Одоо бол багассан. Тэрийг одоо янз янзаар тайлбарладаг байна. Танахны хувьд юу гэж тайлбарлаж байна? Биднээс үл тэгэл хүмүүс жоохон мөнгөө хадгалж ийн л гэсэн үг тийм. Ер нь сейф хийгээд байна. Тэгээд монголчууд мөнгө үрдэг бас жилүүд гэж байх шүү юм. Тэгэхээр тийм сонгуультай ойролцоо үеэр бол мөнгө их эргэлддэг. Тэр үеэр үед юм судалтай авалт өгсөн. Apple дээр ч сайдлах тийм л байгаа. Apple-ын анх оруулж ирж байхад бид бас luxury brand гэж оруулж ирж ирсэн шүү дээ. Юу нь бол хиндээ зарнаа л гэж бодож ирсэн. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь яг энгийн болоо лайфстайлд орж ирээд өнгөрөх хүн аваад хэрэглэгч хүн аваад тий. Одоо бүр Apple хэрэглэгчд гэж бүр тусдаа бүр нэг community үүссэн үе болчиход шүү дээ. Янз янзаар хүмүүс авсан. Тэр тийг санагдаад. Bang & Olufsen яг энэ чихвчийн бие чинь нэгцсэн байна л да. H3 гэж чихвч юм. 199 евро гэж байна л да. Зүгээр in-ear жижиг юм. 199 евро чихвчин зарна гэдэг бас л. Хэрвээ 199 зарвал би иймэрхүү юм амарсан. Тийм. Тэгэхээр энэс нэг анзаарч бас асуумаар юм. Сүүдэр комын хувьд зорилттой зах зээл чинь өнөөдөр
энийг ингээд барихаараа нөгөө хоёр бизнестэйгээ адилхан хүмүүс рүү зорж хийсэн зөв гэж бодож байна уу? Эсвэл одоо хэрэглэгч хийм шиг та хэд вэ? Сүүдрүүд бол хэрэглэгч бол мэдээж гэрэл зурагчд өөрсдөө байна. Гэрэл зураг сонирхчд гэж байгаа. Гэрэл зургийг авахыг хүссэн хүмүүс гэж байгаа. Тэгэхээр баг бүгдээр болох гэдэг шүү. Тий, тэгээ зүгээр зураг үзмээр байгаа хүн гэж. Тэгэхээр энэ сонь мэл да. Ажил дээр болохоор тийм ээ. Full time ажил дээр болохоор одоо тансаг хэрэглээрөө чиглэсэн тодорхой гэдэг тэрийг өнөөдөр ойлгоод ухаарад ингээ ажилдаг. Гэсэн мөртлөө өөрийнхөө үүсгэж байгаа бизнес нь болохоор нөө пирамидын доотлын хэсэг рүү зориулсан байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ өнөөдөр бизнес эрхлэе гэж байгаа хүмүүст явал аль зах зээл зориулж юм хий гэж ойлгомжтой масруу харцал дээр гэж бодож байна. Хамгийн хямд үнээр өгдөглөө нөгөө үг гэдэг шүү дээ. Тэрүүрээ л явж ирсэн дээр. Хамгийн зах зээл рүү би болохоор яг эсрэгээр нь зөвлөж явдаг байхгүй. Хэрвээ чадах юм бол үнцийн өндөртэй яг энэ баян энэ Opson шиг ч юм уу Apple шиг тийм брендтэй өндөр маржинтай буюу өндөр ашигтай тийм ээ. Тэрнийг жоохон зах зээл зарцуулчвал хангалттай гэж боддог. Би өөрөө яг тэнд бас байгаа орчинд нь байгаа учраас юу гэдэг мэдэрч юу гэдэг өөр бодолтой байж магадгүй. Тэгэхээр luxury market үнэхээр яг ороод үзэл айгүй гоё шүү дээ. Юу гэдэг бүх компани өөрийн гэсэн тэр яг ярьсан шүү дээ философи гэж ярьсан те бүх брэнд өөрөө янз янзын юм хийж байгаа. Цагны брэндүүд байна. Айгүй гоё diamond-ийн брэндүүд гэж байгаа. Бүгд өөрсдөө ярих айгүй гоё тийм нямбаа нарийн юм гэж юм байдаг. Тэрийг ингээд сонсоод ингээд ойлгоод бас явах айгүй тийм сонирхолтой. Хүмүүс яваад ингээд буруугаар хүлээж авч магадгүй те нөө одоо ч ингээд үнэтэй юм болгоныг ингээд жоох үз ядчих гэдэг шүү дээ. Тиймэрхүү хандлага гэж байдаг те. Энд гэтэл хэрэглээ. Энэ хэрэглээ яасан гэхээр миний амьдралыг, чиний амьдралыг боломжтой цагт чинь амьдралын чинь гоё хэв маягийг өөрчлөөд өгөө гэсэн зүгээр сонголт. Энэ сонголтыг чадж байгаа хүн байгаа, чадахгүй хүн гэж байгаа л гэдэг ойлголттой болохоос өө энэ ямар үнэтэй юм гэсэн үг биш баг. Юу гэдэм өнөөдөр хүн болгонд хөгжим сонсч үзэж байгаа. Энэ хөгжмийн яг бүр ингээд зохиогоод энд айгүй олон цаг зарцуулаад инженерүүд ажиллаад дизайнерууд хийгээд дизайнерээ тэр ямбаа ямар хийгээд энэ чивчнийг сонсоод үзээ гэсэн опшн. Зүгээр бинус юм хуванцар сонсоо гоё явж байгаа хүн байгаа. Гэтэ нэг бас нэг бодол өгдөг шүү дээ. Юу гэдэг хүн нэг гадаад яваад ирэхтэйсэн бодно шүү дээ. За би нэг дараа нэг тийш явчихсан гэх нэг тийм хүнд нэг шунал өгдөг шүү дээ. Тэр л манай брэнд гэж үлдчих болно. Тэгэхээр брэнд талаас ярихаар ийм байна л да. Гэтэл өнөөдөр сүүдрээ явуулж байгаа талаас чи харахаар Монголын тансаг хэрэглээний зах зээл арай л бэлэн биш байна гэж хараад байгаа юм байна шүү дээ. Монголчууд уу? Сүүдрээрөө. Үгүй яг ер нь одоо Монголд хэрвээ бизнес эрхлүүл маста зориулсан дээр гэж хараад байна. Нэг бол сонголт энэ шүү дээ тийм ээ. Нэг бол маш өндөр тансаг одоо банк Opson-ыг авдаг хүмүүст нэг бизнес эхлүүлээ. Тийм. Эсвэл нийтдээ өөрөө болохоор одоо сүүдэрч болохоор олон нийтэд гэсэн моделийг сонгосон юм шүү дээ. Над бол аль аль нь байгаа гэж ойлгож байгаа байхгүй юу? Apple бол ойлгомжтой. Наттай адилхан залуучууд те юу гэдэг гайгүй хатгалаад ч юм уу гэдэг зээл аваад авчих боломжийн тэгсэн мөртлөө аваад айгүй гоё хүн тэрийг надаар хэлүүлэлтгөө мэдэрдэг болцсон. Тэнгүүд бас л технологийн айгүй дэвшилттэй айгүй юу гэдэг гаргаж байгаа үү санаанууд нь айгүй гоё байнгын юу Apple хэрэгжилж эхэлчихсэн. Тэгээд одоо нөгөө нэг Apple geek гэж яддаг шүү дээ. Fanboy гэж яддаг те. Тим хүн учраас Apple. Тэг бүх юм тийм учраас Apple-ыг өөрөөсөө би тэнд орох хэрэгтэй гэж одоо л орсон ер нь бол заавал байх хэрэгтэй. Тэгэд би борлуулалтын талаар асуултсан маар юм л да. Чи ингээд магадгүй $100,000 үнэтэй телевиз зарах. Эсвэл $500 үнэтэй компьютер зарах те. Яг ингээд олон туршлага дээр олон зарсан туршлага дээр харахад энэ хоёр төрлийн бүтээгдэхүүнийг зарахад хамгийн том ялгаатай зүйлс нь юу гэдэг вэ? Яг хэрэглэгч талаасаа ч юм уу, зарах процесс талаасаа. Хэрэглэгч тараасаа бол өндөр үнэтэй юм зарах болол эрэнгүүт өөрөө хайрцах хэрэгтэй бол эхэлнэ л дээ. Өөрөө тэн дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй бүх юм дээр оролцсон. Apple болонгууд жоохон бас масс маркет учраас тэн дээр нэг оролцоод авах шаардлагагүй ерөөхдөө бичих цаашинтай ажлыг хийдэг байхгүй. Тэгэхээр яг ялгаа гэхлээр зарагдах хурд ч юм уу эсвэл ягарахгүй нэх олонтой харьцаад байна. Тий, хурд бол харьцсан. Хурд бол бас ойрцоолох гэдэг. Би өнөө олонгууд чинь нэг орж ирэхээр мөнгө орж ирнэ. Apple болонгууд цовж явна те янз янзаар явна. Гэхдээ их пик үе дээр бас аюу сайн явна те. Тэр үл найлал нь айгу ойрцоо санагдчихна. Би өөрөө хамгийн анх хувцсаар зүтжижсэн. Тэгээ ер нь бол нэг эмэгтэй хүний хувцас зарахад шинэ жилийн өмнө нэгсд амар зарагддаг юм билээ. Тэгээд нэг нам болж байгаад мартын өмнө гайгүйхэн шиг зарагддаг те. Яг энэ шиг юм одоо электроникийн зах зээл дээр уушлаарай. Цикл байгаа юм. Электроникийн зах зээл дээр. Бага low season гэж бол бага 100-ны үеэр бол ойлгомжтой хүмүүс бүгд юу явчихна. Удаагаадаа яваад алга болчихдог. Тэгж байгаа л яг 8 сараас эхлээд ерөнхийдөө бүх ер нь анзаарагдал эхэлтийн хүмүүсээ зургатаа хараад эхлэхээр электроникийн барааны дэлгүүрүүдийн рекламнууд нь шууд яваал эхэлдэг.
Тэгж явж байгаа дөрөв бүтэн жил явж байгаа шинэ жил хүртэл явна да. Тэгээ шинэ жилээс жоохон даун болж байгаад нэг Мартин 8 хавцаанаас Мартаас эхлээд ерөөдөө буцаж дээшлэх ч юм уу. Эмэгтэй хувцастай адилхан юм байна тий. Ер нь бол тий. Ер нь маркет бүхлээрээ тийм байгаа хаа. Бидний ойлгож байгаа бол компьютерч аваад. За нэг тоо суглах гээд үзье. Суглах гэж оролдъё л да. Өнөөдөр чинь Apple-ыг харъя тийм ээ. Дундаж Mac Air ч юм уу, MacBook Pro сард ер нь хэдийг борлуулж байна. Интерэг яваад тийм. Сард гэж ярихгүй л дээ. Би зөв хамгийн өндөр үеэс ч юм уу хэлээ. Манайх нэг хэсэг бол 7 хоногт 26 ширхэг CPU product зарах юутай байсан. Тэгж яа тийм CPU product. CPU product гэж явна. Тэр маань одоо төрөл төрлөө desktop нэг бодлоо. Тий, одоо iPad CPU гэж яваад тэгээд юу гэж явна? iPod гэж яваад. Тэгээд iPod-ын бизнесийг ерөөхдөө айллах шахахыг бол хичээдэг хамгийн олон тоотой учраас явдаг. CPU бол яг гайгүй тэгээд ер нь 30 мууч гэдэг үл айгүй том тоо гэсэн үг. Зөв. Сардаа 30. Өдөрт нэг ил зарж байгаа гэсэн үг шүү дээ. Биш сардаа биш 7 хоногт шүү дээ. 7 хоногт. Оо за. Пик дээр бол тийм байсан. Пик дээр. Тэр нь одоо 3 жилийн өмнөх байх цаа. Тий 12 оны үед баг шүү. Аха. Тэгээ 12 оны үед айгүй сайн байсан үе байна. Тэр үед манайх цорын ганц байсан юм аа тэгт. Ер нь миний анзаарснаар бол яг Apple-ийн албан ёсны борлуулах төв орж ирэхээс өмнө бас Apple-ийн бүтээгдэхүүнүүд лангуун дээр байгаадсэн шүү дээ. Эдгээр хаанаас яаж орж ирдэг гэсэн бэ? Энэ бүр нэртэй Grey Market гэдэг байхгүй. Тэнгүүд янз ер нь хвшлэн Америкаас орж ирнэ. За. Америкаас илүү хямд гэдэг утгаараа хүмүүс оруулж ирж байгаа юмнууд байгаа. Тэгээс Хонконгоос орж ирэх байх яалаар Хонконгийн өмнөөс аягүй дайггүй үнэтэй. Наалаа татваргүй учраас баг байгаад тах шүү. Тэгээс биш бусад газруудаас ирдэг байхаа. Яалаар Европын keyboard нь өөр гэдэг. Японоч гэсэн өөр. Тэр хүмүүс ингэ жоохон өөр keyboard харахлаарэ юу эдгээр гараас авч байгаа учраас жоохон хэцүү байж идэг хаа. Тэгээд тэр үед бол Grey Market аягүй их байсан. Одоо бол бас гайгүй болж байгаа шиг байна. Гэтэ ер нь хүмүүс гар дээрээс одоо ер нь бүхэл брэнд албан ёсны дистрибьютороор орж ирэх шиг байна тийм. Яг энэтэй холбоотой асуултсан байна. Дараагийн брэнд юу вэ? Одоо Монголд орж ирэх хэрэгтэй байгаа харж байгаа. Гоё одоо өөрөө чинь бас сонирхож байгаа. Миний хувьд бол одоо юу хаа PlayStation дээр яг оргиороо орж ирэх цаг болсон байх гэж боддог. Тэгээ яг Sony-гийн Division Mark-аар ч юм уу. Яг гоёороо орж ирээд нэг тийм entertainment талын юм юусоо байхгүй бол албан ёсоор алга гэж. Entertainment гэснээс тоглоомны зах зээлийн талаар сонирхож ирсэн үү? Одоо сонирхож ирсэн. Гэтэ дэндүү том юм билээ бас. Ингээд харахад зүгээр тоглоом юм шиг харагдаж байгаа ч гэсэн. Яг ингээд олоод уулзахад яг зөв контактыг нь олохгүй олдохгүй. Том газруудаас юу тийм шүү дээ. Хүн ингээд дуртай брэнд оруулж ирэх бол аягүй хэцүү байсан. Яг бас тийм үйлчилгээ хийж байгаа хүн тийм хүмүүс гэж байдаг. Тэг холбож өгдөг хүмүүс гэж байдаг. Тийм бас хандж лавнукээс яг би зөв өөрийнхөө ингээд коннекшнер авах гавдсан чинь олж чадаагүй. Тийм. За тэгээд дараагийн том бизнес нууцаа бас илчлээ шүү. PlayStation ч юм уу Xbox байдаг үлээ Microsoft-ийн Xbox байгаа шүү дээ. Албан ёсоор. Монголд байхгүй. Nintendo юу болсон бэ? Nintendo байгаа. Nintendo байгаа. Тийм. Entertainment чиглэлийн электрон барааны албан ёсоор. Тийм, ер нь хэрэгтэй байна гэж үзэж байна. Ер нь маш их зах зээл хараад байна шүү дээ, тийм үү? Тэр бас бус залуучууд болдог. Бид шиг залуучууд тэнд байж байгаа. Бус захирлуудаа л хийдэг байхгүй очоод юу гэдэг. Энэ аюу гоё юм шиг байна. Болох юм шиг байна. Өөрөө гамблдж ич магадгүй. Дотроо гамблдаад батлуулсан ч байж болно шүү дээ. Зөрөгтэй л хэлээгүй. Тийм зөрөгтэй байна гэсэн. Дээр үе дистрибьютор болж байсан компаниуд тийм л байсан шүү дээ. Батлах зүйл байгаагүй. Гэхдээ яг 4 жил хийдэг байсан. Монгол бол зарчаад нөө санаа зовлтгүй те. Одоо бас тийм үе эхэлсэн. Юу гэдэг брэнд оруулж иж нээн гэдэг чинь нэг тийм бас тренд маркетинг юм байгаа тий. Тэр нь анзаараад тахад хов хоосон ямар ч стилгүй бизнесийг ингээд брэнд болтол нь хөгжүүлж яснаас баг ингээд 100 жилийн турш төлөвшсөн. Тийм. Тэртээ тэр хүнд таалагддаг болсон өөр ингэсэн соёлтой брендийг оруулаад ирсэн баг амарч юм шиг тий. Тэгээ хувь өөртөө. Тэгээ өөрөө үнэхээр дуртай хэрэгжилж байгаа брэнд болно. Тэгээ Монголд ч бас нэг тийм юу гэж байгаа шүү. View гэж байгаа шүү хүмүүсийн. Айгүй бүр 90 оноос эхлээл Германаас ингээл юм оруулж ирээл хэрэгэлцсэн хүмүүс. Тэр нь бүгд брэнд байсан тий. Тэгвэл бүгд брэнд харж өсөжсэн. Нөгөө нэг юунд чинь ингээд хутгах сэрээ бүх юм л оруулаад ирсэн. Тэгвэл тархиа бол айгүй гоё угаалгацсан байгаа. Гэтэ бас хөвдөө би боддог бас гоё юу брэндүүд гэж байна л да. Монголд бас жижиг юу гэдэг инди маркетинг тийм нөгөө эко цаасаар юм хийдэг мэддэг ч юм уу те. Миний хувьд одоо яг сонирхоод байгаа чиг хандлага яг л энэ байгаа. Арай томорж ямжаагүй байгаа. Гэтэ яг бодит үнсийг харагдаад цухуугаад эхэлчихсэн тэр брэндүүдийг тийм ээ. Миний дуршлаас харахад бол би имэйлдээ нэг
брендинг дистрибьюшн болох хэрэг авч ирсэн. Бас болдгийм билээ одоо ч гэсэн. Тэгээ надад бас хэд юу Mojo гэдэг touch screen бэлэний хамгийн анхны концепцийг гаргаж ирээд хуруунд дэр байсныг тэр материалаар нь давуу тал нөлөөлөл ойчдөг. Тэнгүүд чинь ямар ч хуруугаараа явгаараа ч ясны touch screen дээр мэдэрдэг. Тэр брэнд манайх руу бичээд яаж ирсэн орж ирж ирсэн. Өшөө нөгөө pop phone гэдэг шүү дээ. Бариад ингээд залгаа нөө одууд модууд бариад яваад байсан. Уулаа өнгөтэй тий дагасан том. Дээр классик тий. Тэрийг хүртэл яг гарч ирсэн аюу гой санагдаад бас хилээд югд Монголд оруулж ирж байсан. Тэгээ Lassi гэдэг бас Францын одоо Apple-ийн хажууд тавихад аюу гой дизайнтай. Тэрийг юу н харьцаад Монголд одоо цорын ганц эрэхтэй. Өшөө чинь яг дэмжижсэн гэвэл бас янз бас бидус чинь Монголын keyboard нөгөө нэг юу гэдэг чинь резин хамгаалтай байгаа шүү дээ. Тэр Монгол яг хувилбараар нь бас хөөцөлдөж байгаа дүүлдэр дээр нь очиж чийдэгчсэн. Брэнд үүсгэхэд хамгийн чухал зүйл юу юм шиг байна? Personality яг тэр бизнесийн. Тий яг тэр хүн өөрөө яг тэрэн дээр нэг хүн байж зах хэвээр яг тэр нэг дизайн ч юм уу те юу ч нэг барих нэг тийм зарчимтай л хах хэвээр. Тэгжээж яг дараа нь анзаарагдана. Дараа нь яг ингээд хүнд ялгагдаж харагд. Тэгээс биш айгүй гоё ингээд юу гэдэг плейн байдаг хөө брэндүүд чинь те ялгардаг. Хятад брэндүүд зөндөл шүү. Хятад яг ингээд адилхан хийж байгаа амар олон газрууд байгаа. Гэтэ яг нэг хийсэн юм аа нэг бусдаас өөр хийчээд ч юм уу тэр нэг ихний юугаа гаргаж ирчээд юу ч хийж болно. Тэрийг гаргаж ирчээд яг нэг баримтлагдаг зарчимтай л те тэрийг айгүй гоё бүр тодорхой олгоцсон те тэгээ онгууд чинь тэрийгээ бүр цааш нь үржүүлэх боломжтой болох хол гэж бодож байна. Зөв. Миний нэг зүгээр толгойд орж ирдэ энэ ингээ яриа байж байгаа чинь яа харахгүй артист тал нь илүү хүн байна. Тийм ээ. Бизнес талаас. Миний анхны стартап дээр энэ асуудал айгүйх гардаг байсан. Би нөгөө бизнес тал нь байсан. Надад хоёр дизайнер ажилладаг байсан. Солонгос охин Япон. Тэгээ биднээс айгүйх муудна. Ялангуяа тэр хэрэглэгчийн вебсайтыг өнөөдөр хийж дуусчаад би болохоор болно гэж айгүйх хэлдэг байсан. Болсон, мөнгө нь болсон, биднээс зарцуулсан цаг болсон. Хэрэглэгч happy байна. Үшээ артистууд болохоор яг хөглөр нөө энийг хэвээр. Тэгээ би happy болтлоо энийг болоо. Би happy болгоод одоо энэ бараа болно гэж. Тийм асуудал гардаг. Хэрэв гардаг бол яаж тэрийг менежлж чинь? Зүгдөө гардаг л та. Гэтэ менеж хийхдээ бол яг хоо надад өдөр төвчний юу байгаа мэдлээ байгаа. Тэр бол гайгүй шийдэгдээд явцдаг л та. Гайгүй. Артист босстой байх гэхдээ хэцүү юм шиг. Болоогүй гэдэг. Тэгээ нөгөө санхүүгийн дарга нь болохоор мөнгө яваад байна штэ, мөнгө яваад байна штэ. Яг захирал лидер яг захирал төвчний биш. Гэхдээ яг нөгөө нэг брендинг талаа барьчихж байгаа болохоор ер нь бол асуудалгүй дэж дэлгүүрээ тэр янзлмал. Тэрний хажуугаар зөндөө бас хийх юм байгаа юу гэдэг логистиктэй юу гэдэг харьцаа марцаа гэдэг брендэн дээр айгу бас чухал юмнууд байна л да. Логистик мэдэхгүй бол бас айгу хэцүү. Тэгэхээр айгу олон юм сурсан. Эхлээд бол дизайнер байсан тий. Тэгэл яг нөгөө юмудаа уншаал юу гэдэг бас сураал тий ингээл явж ирж байгаа л юмнуудад ирлээ. Бараг одоо бол 4 жилдээ ажиллаж байна. Маркетинг асуулт байна. За ингээд электрон бараа оруулаад ирд юм байж. Оруулахаас өмнө ер нь ядаж нэг би түрүү хэлжсэн шүү дээ. Баримт дээр тулгуурласан шийдвэр гаргадаг хүмүүс ихэнхдээ амжилттай байдаг гэдэг тийм. Тэгэхээр ямар нэг төрлийн нэг хантай мэдээлэл олж авах хэрэгтэй болно одоо маркетингийн талаар тийм. Монголын одоо электрон барааны компьютерийн зах зээл ер нь ямар хуу байна чиг хандлага нь хан ер нь ямар байна? Одоо юу? Тийм. Одоо л юу гэдэг ерхий хідэн брэндэн дээр л тогтсон харагдаж байна л та. Өнөө үед бол яг шинэ брэндүүд орж ирэх зай байхгүй болсон. Бага юм одоо брэндүүдийнхаа шинэ хөлбөрийг оруулж ир зардаг. Тиймэрхүү байдалтай л байна. Хэрэглэгчд нь ер нь ингээ брэндүүдтэй хуваагдсан байна гэсэн үг үү те? Хуваагдсан. Аль үшээ хуваагдаад. Тэгээ үшээ хуваагдаад. Тэгээ алийг авах вэ гэж тэнэгэлцэж байгаа хэсэг нь одоо хэрэг байгаа бол бар байхгүй гэж ашиг байна. Тий бар байхгүй хаа. Ер нь бол нэг үл хямдыг аавна гэж байгаа. Нэг бол миний дуртай гингүүт ерөөхдөө юу гэдэг Samsung юм уу те янз янзын LED байвал бүх зурагтанд л хүмүүс тогтцоод байна л та. Тэгээ хүн ялгааг нь бас сайн мэдэрдэггүй ч юм уу. Эсвэл үедээ дараачийн бас зурагтны мэдлэг байж тэрний дараачийн зурагтыг харах бах. Тэгээ тэгж харах маркет айгүй хэцүү. Тэнд үл бизнес тодорхой хэмжээгээр зориглож орсон гэж боддог. За харамсалтай нь бараг цаг болчихлоо шүү. Тэгээд яриад байвал яриад байх юм. Яхахгүй урд нь ирж байгаа. Тийм маш их сонирхолтой зочин. Ялангуяа энэ distribution business талаас аюу гоё дотоод мэдээлэл, нууц мэдээллүүдийг өглөөлтэй тийм. Нууцаа ингээд хамаагүй хуваалцаж байгаа. Тийм үзэгчид манай нэвтрүүлгийг үздэг онлайн хүмүүс мөнгөлөртэй шууд холбогдоод зөндөө асуулт асуугаарай.
Twitter-д ор гарч байгаа. Suder.com-аар орж асуугаарай. Suder.com-ыг өөрөө явуулдаг эсвэл өөр хүн явуулдаг? Өөрөө явуулдаг. За өөрөө явуулдаг. Тэгэхээр шууд өөртөө л явах юм шүү Suder.com Twitter дээр. Тэгээд харьцаарай. Видеог бид нас утгагүй YouTube дээр тавих болно. Хүрэлцэн ирсэн баярлалаа. Утгагүй тэгээд дахиад нэг өрнө. За тэгээд нээчээд ирлээ. Баярлалаа. За эрхэм хүндэт үзэгчд сонсогчдоо дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.